За би ч өөрөө сайдаар ажиллаж байхдаа 5 хууль өргөн барьж байсан. Тэгээд нэг нь үлдээд одоо л орж ирж штэ тий хувийн нэмэлт тэтгэврийн тухай. За нийгэмд нэгдүгээрт маш ойлгомжтой хэлэх ёстой асуудал нь юу вэ гэхлээр энэ яг одоо тэтгэвэр авж байгаа хүмүүст ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй. Энэ нэгдүгээрт. Хоёрдугаарт хувийн нэмэлт тэтгэвэр гэдэг маань өөрөө өнөөдрийн тэтгэврийн шимтгэл буюу 17% шимтгэлээс ажилтан 8.5, ажил олгогч 8.5, тэгээ хоёр талаас 17% шимтгэл төвлөрүүлж байгаа. Энэ асуудлаас гадна нэмэлтээр сайн дураар өөрсдөө тогтсон шимтгэл одоо бас төвлөрүүлж тэгээд одоо хуримтлал үүсгэхийг хэлнэ. Тэгэхээр бага цалинтай өдөр тутамдаа илүү гаргах зардалгүй хүмүүс хувийн нэмэлт тэтгэвэр үүсгэх мөнгө байхгүй бол энэ одоо асуудал одоо хамрагдахгүй нэ гэсэн үг. Тэгэхээр одоо өндөр орлоготой одоо нэмэлтээр одоо юм сан үүсгэх боломжтой. За дээрэс нь мэдээж нөгөө ажил олгогчийн илүү одоо ээлтэй зохицуултуудыг оруулж ирж байгаа. Ийм одоо хувилбараар энэ хуулийн төсөл бол маш зөв. Энийг аваад явах нь зүйтэй. За нэг тодруулах гэдэг юм нь болохоор зөвхөн аж ахуй нэгж байгууллага компани хоорондоо одоо ажилтан хоорондоо үүсгэх гэдэг сан байна уу? Эсвэл одоогоор үүссэн байгаа сангууд буюу одоо National Life байна тий одоо ARD байна. Бусад одоо энэ сангуудад хамрагдах боломжийн нээлттэйгээр адилхан үлдээх гэж байна уу? Энэ зөрүүнд байна уу үгүй юу гэдгийг одоо ажлын хэсгээс ямар нэг өөрчлөлт гарсан уу үгүй юу гэдгийг тодруулж асууя. За ер нь бол одоо нийгмийн даатгалын багц шинжилэл реформыг одоо төгс бидний одоо анх санаад бас хийж чадаагүй энэ реформыг Авбакир сайд хийхээр засгийн газар ажиллаж байгаа нь маш сайн хэрэг. Тэгээд бидний зүгээс бол одоо юу гэдгийг өргөн бариагүй байхад ямар ч мэдээлэл бол гадагшаа гаргахгүй нь бол зүйтэй. Үүн дээрээ зүгээр би тодруулж бас юу хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр нэмэлт тэтгэврийн их үүсвэрийг ахмадуудаа нийтлэхээр өгөх гэж байгаа бол нэгдүгээр суурь тэтгэвэр гэдэг бол маш чухал. Улсын их хурлын гишүүд өнөөдөр одоо төсвөөс хэрхэн яаж одоо тэтгэврийг нэмэгдүүлэх вэ гэж ярих гэж байгаа бол суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг оруулж ирээд тэр жилийнхаа төсөвтөө багтаагаад энэ суурь тэтгэврээ хэдээр нэмэх вэ гэдгийг тогтоодог байх нь зүйтэй. Хоёр дахь давхарга нь бол мэдээж одоо нийгмийн даатгалын шимтгэл хэр сайн төлж одоо ямар цалингаас шимтгэл төлсөн, хэдийн хугацаанд төлсөн гэдгээсээ яваад за гурав дахь нь бол яг магадгүй энэ хувийн тэтгэврээс гадна баялагын сангаас тэтгэвэр авдаг баймаар байна. Яг тэгвэл за нэмэлт минут өгье. Ягаад гэвэл яг одоо баялагын сандаа бид нар одоо Норвег болон Сингапурын энэ баялагын сангийн жишээг аваад хуримтлал одоо үүсгээд хүн бүрийн нэрийн дансан дээр нь одоо тодорхой энэ мөнгө байгаад тэгэд үүнийг эрүүл мэнд боловсрал тэгээ орон сууцаа зарцуулна гэсэн одоо ийм хууль хэрэгжиж байгаа. Гэтэл эрүүл боловсрал эзэмшээд дүүрсэн тэгээ орон сууцны хэрэгцээг хангацсан хүмүүс тэгвэл энэ байгалийн баялагаасаа эргэн бүртээ хүртээж байгаа тэр баялагын сангийн нэрийн дансанд байгаа мөнгөө яаж авах вэ гэхээр бусад улс орон тэтгэврээр л одоо дамжуулж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ боломжийг бас одоо энэ хуулиараа нээж өгөх хэрэгтэй. Хэн нэгэн хаа нэгтээс илүү мөнгө авах гэдэг юм биш. Угаасаа хүн бүрийн нэрийн дансан дээр нь байгаа тэр асуудлыг юунд зарцуулах вэ гэдэг л эрхийн тухай асуудал байгаа учраас баялагын сан дээр яг энэ тэтгэврт гэдгийг одоо бас оруулах хэрэгтэй. Бид нар чинь Сингапуроос зөндөө л одоо танилцах айлчлаа. За Авбакир сайд хариулъя. Тэгэд энэ яг харах байхгүй бас олон жил хүлээгдэж байсан юм харилцаа л да. Яг өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 135 мянган орчим иргэн 80 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж явж байгаа. За энэ маань 4-5 одоо том аж ахуйн нэгжүүд байна. Өөрсдийнхөө ажилтнууд дээр хувийн нэмэлт маягаар ингээд тэтгэврийн сан бүрдүүлчихсэн 80 орчим тэрбум төгрөг. Гэхдээ яг энэ одоо харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин нэгдүгürt байхгүй. За хоёрдугаарт бас хэдий цөөн ч гэсэн зарим хүмүүс маань хоёр дахь их үүсвэрээс тэтгэвэр авдаг болохыг хүсэж байгаа эрэлт бас байгаад. Тийм учраас эдгээр харилцааг зохицуулж өгөх. За нөгөө талдаа мэдээж хэрэг одоо олон улсын хэмжээнд сайн туршлагууд байна.
иргэдийн хоригдлуулсан одоо энэ сангийн мөнгөөр бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийдэг. Жишээлбэл зарим одоо гадны улсууд бол бараг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй 100% тэнцвүүц хэмжээний хүртэл одоо сан босгочихсон түүгээрээ бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийгээд явдаг юм сайн жишээнүүд байгаа. За өнөөдрийн байдлаар манад 80 орчим тэрбум төгрөг 135 мянга орчим иргэний одоо хоригдлол бий болчихсон байна. Эрх зүйн орчин байхгүй байна. Эрх зүйн орчийг бий болгох нөгөө талаа бас нэг сайн зүйл нь ариун зай гишүүнтэй би санал нэг байна. Өндөр цалинтай хүмүүст бол дахиад хоёр дахь их үүсвэр бий болчихно. Хамгийн гол зүйл бол манай улсад дахиад шинэ хөрөнгө оруулалтын их үүсвэр бий болчих. Тийм учраас энэ хуулиа одоо санаачлаад байнгороор хэлэлцүүлж байна. Улсын хурлаар хэлэлцүүлээд бас ингээд батлаад гарах зайлшгүй нийгмийн эдийн засгийн шаардлага үүсчихэ гэж үзэж байгаамаа. Тэгээ тэтгэврийн даатгалын шинжилгээний хүрээнд олон давхар тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ гэж олон жил бид зорилт тавьж байгаа. Энэний маань нэг хэлбэр энэ. За нийгэм даатгалын багц хуулийн ерөнхий шинжилэл бол явж байгаа. Яг одоо эцэлэгдээгүй төсвийн үр дагавар ихтэй учраас бид бас эрдэнгээд зүйлүүдэд яриад бас нийгэмд хүлээлт үүсгээд явах. За нөгөө талдаа мэдээж хэрэг одоо иргэдийн авж байгаа тэтгэвэр маань одоо амжиргааны доод түвшинтэй зайлшгүй уйлдах хэвээр, хөдөлмөрийн үлсний доод түвшинтэй зайлшгүй уйлдах хэвээр одоо насжилт өндөр болж штэ. Энэ маань зөвхөн манай Монгол улсын проблем биш, дэлхийн проблем болчих. Насжилт өндөр байгаад байдаг. Тэр хэмжээгээр дэлхийн улс орнуудын нийгэм даатгалын санд ирж байгаа ачаалал их байгаа учраас бид нар ухтуулаад одоо удахгүй эх 7 хоногудаас бид нар засгийн газраар хэлэлцүүлээд нийгэм даатгалынхаа багц хуулийг бас оруулж ирнэ. Яг одоо энэ дээр би санал нэг байна. Саяны одоо суурь тэтгэврийн асуудлыг бид нар нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. За нөгөө талдаа бид нар одоо төсөвт ирж байгаа ачааллыг одоо их үүсвэрийн хаанаас харах уу гэж байна. За баялагын сангийн тухай хуулийн асуудал бас гишүүдээс санал гарч байгаа. Тийм учраас саяны сүүлд ариун зай гишүүний асуусан асуултан дээр манай ажлын хэсгээс бас нэмээд хариулаарай. За ажлын хэсгийн хариулах уу? Санхүүгийн суулгын төлөөлөл хариулах юм уу? Бачаргал дараа хариулчихгүй нөгөө хувийн сангуудад хамрагдаж болох юм уу? Эсвэл зүгээр ажил олгогчийг хэлж гин үү? Хувийн санд хандгаар болоод ажил олгогчийн нэмэлтээр өгж байгаа хэсэг нь яаж зохицуулах? За энэний микрофоныг нээ. За ариун зай гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Бачаргал хуулийн төсөлтөөр бол хоёр төрлийн хөтөлбөрөөр энэ даатгал хамрагдах боломжийг нээж өгсөн. Нэгдүгээрт ажил олгогчийн хөтөлбөр, хоёрдугаарт хувь хүний хөтөлбөр гэдэг. Ажил олгогчийн хөтөлбөр гэдэг бол тухайн нэг байгууллагатай гэрээтэй. Яг хөтөлбөрийн гэрээгээр ч юм ажиллаж байгаа албан журмын ажилтнуудыг бол даатгалж болно гэж оруулж байгаа. Хувь хүний хөтөлбөр бол одоо тухаас нэг ажилтан одоо албан байгууллагад ажилдаггүй хувийн бизнес эрхлэлтэй хүмүүсүүд даатгалж болно гэсэн ийм зохицуултуудыг оруулж өгсөн байгаа. За одоо зах зээл дээр ажиллаж байгаа зарим байгууллагуудын хувьд бол зарим нь бол төрийн бас байгууллагын тухай хуулиар, зарим компани тухай хуулиар, зарим бол одоо даатгалын тухай хуулиар ч юм ингээд зохицуулагдаад яваад байгаа. Тэгэхээр хуулийн төслийн 47 дугаар зүйл дээр шилжилтийн зохицуулалт гэдээ оруулж өгсөн байгаа. Тэгээ энэ нэг жилийн хугацаанд одоо ингээд шилжилттэй хийж энэ хуультай нийцүүлж үйл ажиллагаагаа нийцүүлнэ гэсэн ийм зохицуулалтыг бас оруулчихсан байгаа. Баярлалаа. За ариун зай гишүүн тодруулъя. За одоо ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн байгаа лөө 10 билүү 10 байгаа тий. Сайн дураар бол 6 байгаа тий. 7 байгаа юу. Ажил олгогч болохоор хязгааргүй байгаа тий. Тэгэхээр төвшин нарын өргөн барьсан байгаа хуулийг уг нь зэрэгцүүлээд хилцээд явмаар байгаа юм. Ажил олгогчийн одоо энэ хэмжээ хязгаарыг бас тавьж өгөхгүй бол тэрнээсээ давсан хэсэг дээр л уг нь одоо нэг сайн дураараа төлөх сэтэл үүсэн шүү дээ. Мөн түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байгаа нь бол уг нь миний бодлоор их буруу санагддیں۔ Тэгээд сайн дур болон албан хөдөлмөр эрхэлж байгааг хооронд нь нийцүүлэх буюу одоо 10 дахин нэмэгдүүлсэн чинь одоо улмал нэмэгдээд маш их өндөр болчиход байна. Аль ч талаараа бодсон үнийг бууруулах хэрэгтэй. Энийг шинэ хууль. За ажлын хэсгээс хариулах уу? За энэний микрофоноос хариулъя. Ариун зай гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Бачаргал ажил олгогчийн төлж байгаа дэд хязгаар тавих асуудал бол энэ хуулийн төсөл болон дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр бол байхгүй. Нийгмийн даатгал ерөнхий хуулийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр тэр агуулга бол тусгаад бид нар тооцоогоо хийгээд бэлдчихсэн байгаа. Тий. 10 дахин. Тий. Тэгвэл энийг бас үе шаттай хийхээр бид тооцоогоос оруулчихсан байж байгаа. Тий.
Тий, дах хуулийн дээр бас энэ хуулийг дагж өргөн мэдүүлсэн хуулийн дээр бас байж байгаа. Агуулга. За, Пүрэвсрэнгийн наран